Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Prime Online Language School-ийн lesson 2 эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ to be энэ хичээлийн талаар ярилцсан. За, to be-г ойлгохын тулд бүгдээрээ эхлээд үйл үгийг ойлгох шаардлагатай байгаа. Үйл үгийг дотор нь main болон auxiliary гэж хоёр багтдаг. За, туслах үйл үгэн дотроо заримдаа үндсэн үйл үгийн үрийг гүйцэтгэг, эсвэл туслах үйл үг болж ашиглагддаг to be-гийн талаар ярилцсан. Үүнээс гадна have, do гэсэн эдгээр үгүүд бас ашиглагддаг. Энийг болохоор бүгдээрээ дараагийн хичээлдэр үзцгээе. За, to be нь болохоор ер нь онцгой тийм шин чанар нь ганцаараа байхдаа үндсэн үйл үгийн үрийг гүйцэтгэж чаддаг. Харин туслах үйл үг болохоор тийм ямар цаг дээр байгаа эсвэл continuous гэдгийг илэрхийлсэн тийм туслах үйл үг болж хувирч чаддаг байна. За, өгдөр ихлэ хувирлыг харцгаая. Өнгөрсөн цаг дээр болохоор нэг тооны эсвэл нэг хүн дээр ашиглахдаа was, харин олон тоон дээр were болдог. Одоо цаг дээрээ болохоор I гэдэг нэг тооны хүн дээр am, he, she, it тэр эрэхтэй, тэр эмэгтэй эсвэл амьгүй зүйлсээр ашиглах юм бол is. Харин олон тоон дээр we, they түүнээс гадна чи гэж ашиглахаар бол you буюу чи are. Ирээдүйн цаг дээр хэрвээ ашиглахаар бол зөв ямар ч хувирлын үгээрээ be. Үүнээс гадна past participle буюу өнгөрсөн цаг дээр ашиглахдаа be нь олж хувирдаг байгаамаа. За, тэгээд to be маань энэ 12 актив цагийнхаа 6 continuous актив цаг дээр ер нь туслах үйл үгийн үүргээр ашиглагддаг байна. Бүгдээрээ одоо жишээ авч харъя л да. Эхлээд I have been running for 2 hours. Би 2 цагийн турш хөөж байна. Дараа нь болохоор I am eating my lunch for 2 hours. Би өдрийн хоолоо 2 цагийн турш идэж байна. Дараа нь болохоор I was reading book for hours. Одоо өнгөрсөн цагаас давхар гарч ирж байна. Дараа нь болохоор I had been studying for 2 hours. За, дараа нь I will be waiting for hours. Хамгийн сүүлд нь I will have been playing for 10 hours. За, одоо бүгдээрээ харж байгаа. Эхлээд I have been running for 2 hours. Энд дээр been буюу past participle хэлбэр дээр хувирсан байна үйл үг. Гэхдээ ганцхан гол үйл үгийн юугаар биш, шаардлагаар биш, туслахаар. Зүгээр өнгөрсөн төгс цаг гэдгийг илэрхийлж байгаагаар. Харин дараагийнх болохоор I am eating my lunch for 2 hours. За 2 hours насад I am eating my lunch. Би өдрийн хоолоо идэж байна. Am нь бас яг адилхан. Eating гэдэг зүгээр тодтогч, энэ continuous цаг гэдгийг тодтогч ашиглаж байна. Харин өнгөрсөн цаг дээр болохоор am гэдэг нь was болоод за I was reading book. Би ном уншиж байсан гэдэг зүгээр тодтогч байгаагаар ашиглаж байгаа. Гол үндсэн үйл маань өөрөөр reading, was нь болохоор тэрийг тодтогч өгч байгаа. Өнгөрсөн continuous цаг шүү, past continuous гэдэг. Харин дараа нь болохоор I had been studying for 2 hours. Би 2 цагийн турш хичээл хийж байсан. Past participle хэлбэр дээр би нь олж хувирч байгаа. За, ирээдүйн цаг дээр зүгээр би хувирахгүй гэсэн шүү дээ. Зүгээр би гэрээ. Одоо энэ дээр харах юм бол I will be waiting for hours. За, I will be waiting гэдээ авчаа. I will be here зүгээр би туслах дээр waiting буюу хүлээх гэдэг үгээр тодтогч ашиглаж байгаа. Би хүлээж байх болно. Харин дараа нь болохоор I will have been playing for 10 hours. Би 10 цагийн турш тоглож байх болно. Ямар ч тийм үндсэн үйл үг утга байхгүй. Зүгээр л ийм цаг шүү гэдгийг тодтогч байгаагаар ашиглаж байгаа манай to be маань. За, to be ер нь тэгээ монголчууд яг нэг тийм буруу ойлголт аваад байдаг. Бол гэж шууд өгүүлбэр монголоор орчуулахаараа бол байна гэж. Үгүй. To be хэрвээ дангаараа авах юм бол тэгж ашиглаж болно. Харин ямар нэгэн цаг дээр орох юм бол энэ нь болохоор зөв тэр цагаа тодтогч өгж байгаагаар өнгөрсөн цаг байна уу, одоо цаг байна уу, ирээдүй байна уу, эсвэл төгс цаг байна уу гэдгийг тодтогч өгч байгаа. Хэрвээ энийг ойлгох юм бол to be-г ойлгож чадах юм байхгүй болчихно. Энэ to be маань гол үйл үгийн өөрөөр гүйцэтгэж байгаа хэдэн өгүүлбэр дээр жишээ авч үзье. Хамгийн ихнийх нь I am a YouTuber. Би бол YouTuber. Монголоор тийм YouTuber гэж үг байхгүй л гэхдээ яг. За, энэ дээр болохоор to be маань болохоор бол эсвэл байна гэсэн тийм үйл үгийн өөрөөр гүйцэтгэж байгаа. За,
Одоо өнгөрсөн цаг дээр авч үзье л да. I was high school student. Би 10 жилийн сурагч байсан. Одоо энэ дээр болохоор байсан. Тийм байсан гэдгээр манай to be маань үндсэн үйл үгийн үүрэг гүйцэтгэж байгаа. За, өнөөдрийн хичээл та бүхэндээ таалагдсан гэж найдаж байна. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.